Их Монгол улсын төрч ёсонд төгөлдөржиж нэгэнтээ Евразийг эзэнсэн хүчирхэг гүрэн болсон тэртээ 13 дугаар зуун. Чингис хаан түүний залгамжлагчид дэлхийг удирдах хүн төрлөختний соёл иргэншлийн шинэ эрен буюу болжээ. Энэ л цаг үед дэлхийг захирсан хувилгаан салхимт хувилаа хаан өрн дорны соёлыг хамтдагхан хөгжүүлж байлаа. Ийхүү 1269 онд Пагав лам химээгдэгч лодой жалцсан хувилаа хааны зарилгаар дөрвөлжин бичгийг зохиожээ. Монгол дөрвөлжин бичиг нь Төв Аз дахны бүхэл 100 жилийн түүхийг бэлхнээ өгүүлдэг. Энэ гайхалтай сайхан бичиг маань одоо бас дараагийн нэг үед хувилаа цэцэн хаан тэр урд газар Юан гүрнээ байгуулад нийслэлд тэнд болгосон үед нэг бичиг гарч ирсэн. Пагав лам гэж ламыг урьж аваач. Тийм ээ. Энэ ямар учраа онцлогтой байв? Хэдэн жил наслуу энэ бичиг? Одоо хувилаа хааны Юан гүрний ярих юм да. Энэ ч одоо 1260 онд 46 наснда хувилаа чинь хаан ширээ сууж 35 жил өндөр 85 хүрсэндээ өндөр настай Юан гүрнийг байгуулж төр барьсан хүн. Тэгээ энэ хүн бол 1269 онд улсын багш Пагав ламаар дөрвөлжин бичиг зохиолгосон. За энэ Пагав лам гэдэг маань бидний одоо үзэгчдийн маань сайн мэддэг сум шидийг одоо зохиолсон сажууданд гүнгээ жалтсангийн ачгүй. Гоод нь энэ дээр 9 настай дагуулж ирж ирсэн. Сажууд гүнгээ жалтсан. За тэгээд энэ хүнийг бол 18 настай хот нь бол хувилаа хаан дэндээ аваад тэгээд сүүлд нь бол улсын багш хааны багшаар одоо өргөмжилсэн. Тэгээд энэ хүн бол хос ёсны бодлогыг одоо номлож шашин номын номлог үйлдэхээс гадна одоо бичиг үсгийн тэр том дөрвөлжин бичиг зохиолох үүргийг Пагав ламд хувилаа болгосон. Ингээд 1269 онд Пагав лам дөрвөлжин бичгийг зохиосон. Дөрвөлжин бичиг гэдгийг бол тухайн үедээ бол улсын бичиг Юан улсын бичиг гэж нэрлэжсэн. Судлаачид бол хэлбэрийн хуваар нь дөрвөлжин бичиг, за барууныхан Пагав усэг гэдэг. Зохиосон хүний нэрээр одоо судалгаанд бол ингэж нэрлэж яваа. Энэ үсэг нь бол төвд үсгийн үндсэн дээр суурилсан ерөнхийдөө дөрвөлжиндүү хэлбэртэй. Тэгээ Монгол бичих шиг дээрээсээ доошоо бичдэг. Ийм учраас Монголын дөрвөлжин үсэг гэж алдарсан. Тэгээд энэ үсгээр бол Монгол, Төвд, Хятад, эртний одоо Түрк, Уйгур хэлээр одоо бичсэн дурсгалууд байна. Бас цөөнч гэсэн одоо энтхэг самгардаар бичсэн маань тарин зэрэг дурсгал байдаг. Тэгээд тийм учраас олон улсын бичгийн улсууд тэр нэгдсэн хааны зариллаг тушаалаар нэг үсгээр явхад зайлшгүй хэний ч шинэ үсэг зохиолох шаардлага гараад тэр шаардлагыг нь бол Пагав лам лодой жалтсан биелүүлсэн шиг байна.